За энэ удаа та бүхэндээ зээлэрх борлуулалтыг хэрхэн бүртгэх талаар хийж үзүүлье. Өмнөх хичээлдэр ерөнхийдөө зээлэрх борлуулалтын гүйлгээ орсон байгаа. Гэхдээ тусад нь бас дахиж хийж үзүүлье. За бидний жишээн дээр бараа материалаа борлуулахдаа 5 удаа борлуулсан. Хамгийн сүүлийн падаан дээр 20 оны 1 сарын 20-нд Бат компанид сая төгрөгийн борлуулалт зээлээр хийсэн байгаа. За энэ гүйлгээ хэрхэн хийх талаар үзүүлье. За хамгийн түрүүнд Бат компани дээр бид нэр санхүүгийн үндсэн файл дээр авлагын данс үүсгэх ёстой гэсэн үг. Авлагын данс үүсгэх ёстой. Авлагын данс үүсгэхийн тулд за авлага дансны хэсэгтэр за аагаа сонгоод мөр нэмэх. Дараа за энэ дээр бат гэгээд авлага гэд биччихье. За мөрийн дугаар нь дансны авлагын маань мөрийн дугаар 12 байгаа. Дансны авлага маань мөрийн дугаар энэ дээр харагдаж байна. Санхүү байдлын тайлын мөрийн дугаар дээр 12 гэж комментээр гарч байгаа учраас мөрийн дугаар 12 гэж хийгээд 120 101 гэсэн данс хийгээд өгье. За Бат компани дээр сая төгрөгийн борлуулалтын авлага үүсгэж байгаа. За ийм тул журнал дээрээ хамгийн дөрөнд за 1 сарын 20-нд борлуулалт хийсэн байгаа. Дансны авлага Бат. За борлуулалтын авлага гэвч борлуулалтын авлага харилцагч нь Бат ХК. За авлага үүсгэж байгаа учраас үндсэн дансан дээр нь Бат компани авлагын данс 120 101. За харьцан дансан дээр нь борлуулалт хийж байгаа учраас борлуулалтын орлогын данс 510 101. За авлагын данс маань өөрөө дебет дүнгээр нэмэгддэг учраас дебет дүн дээр нь сая төгрөгийн борлуулалтын орлого биччихье. За борлуулалт учраас нөөдтэй гүйлгээ нэмэх тавчаад харна. Нөөдтэй гүйлгээ нэмэх. За нөөдтэй гүйлгээ нэмэхэд журнал дээр гүйлгээ маань нөөтийн дүн салаад давхар хвчлэлээр орж байна. За баланс дээр Бат компани дээр дебет сая төгрөгийн авлага маань үүссэн байна. За анхаарал тавьсанд баярлалаа.